Өдрийн мэнд нар 8-гийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр сувг үзүүлж байна. Өнөөдрийн онцлог сэдэв бол морин тойруулга. Студид морин тойруулга клубын үүсгэн байгуулагч Хайпи компани захирал Наранбат болон хөтлөгч Зандаа миний байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд төргий. За эхний асуулт. Морин тойруулгын талаар ярина хоёлаа. Манайх шиг моринд амир хайртай арт юм тийм үү? Тэгэд ягаад өнөөдөр хүртэл морин тойруулга тэгтлээ хөгжөөг байсан болоо? Зя. Одоо маш олон учир шалтгаан байгаа бах. Тэгээд тэр чинь нөгөө өмнө хийгээгүй хүмүүсийг одоо буруутгачлахгүй. Тэгээд нөгөө асуулт маань зүгээр хууль зүйн юм юу байсан болов уу гэж бодоод байгаа. Тий. Нөгөө морин тойруулах чи өөрөө нөгөө бооцоотой байж ээж одоо мөнгө олдог. Үйл ажиллагаа санхүүжүүлдэг, оролцогчдоо цалинжуулдаг, шагналуур мшуулдаг гэдэг ийм дэлхийн олон улсын юм шиг байдаг. Тэгээ манай дээр бол нөгөө маш олон жил бооцоо тоглоомын хууль батлагдаагүй. Тэр нь бол холбоотой болов гэж боддог. Ярамт байдаг Max Group-ийн одоо үүсгэн байгуулсан морин тойруулгалт одоо баг 20 жилийн өмнө баригдаад анх уралдаан зохион байгуулж байгаад одоо хаалттай болоод нас хуулийг үлдээжсэн болов гэж боддог. Бас нэг барилгын маргаан газрын маргаан бас гараад ах шиг байсан. Бидний хувьд бол нөгөө сая 2022 онд 9 сард байна одоогийн хотын дараа Нямбатар хууль зүйн сайд ахта засгийн газраас их хуралдаа өргөн бариад одоо бидний одоо морин уралдааны тухай хууль бооцоотой хуулийг хэрэгжүүлмээр байна гэдэг санаачлага гаргасан. Тэгээ маш олон үеичд иргэд бас үнийг ингээд дэмжиж байгаад хараахан батлагдаагүй. Бид бол яг шийдвэр гаргасан нь бол энэ хуулийг одоо урьдчилж суур нөхцөлийг нь бий болгож үнийг эхлүүлсэн гэсэн. Хэрвээ энэ акц хийгдэг байсан бол бид нараас хүлээгээд байж байгаа юм байна. Тэгэхээр одоо хуулийн нэг батлагдаагүй. Батлагдаагүй. Тэгэхээр одоо батлахын зүйтэй гэдгийг харуулах гэдэг юм байна тий. Ер нь баг. Тий яг нөгөө эн чин хин нэгэн иргэн ярьсан биш бүхэлдэн засгийн газар түүний хууль зүйн сайд нь их хуралдаа өргөн барьцсан. Их хуралны хилцэх судалгааны жагсаалтанд оруулчаад ингээд хойшлуулад ингээд яваад байгаа. Тийм учраас бид нар эхэлсэн гэсэн үг. Нөгөө талаар одоо бид нар энийг эхлүүлсэн байгаа нь одоо намар тийшээ бид нар уралдаануудаа зохион байгуулад явангуут иргэд уяачид одоо өргөнөөр оролцоод иргэд очиж үзээд энэ их одоо зөв зүйтэй жишг юм байна болох юм байна гэдгийг бас үзүүлж харуулснараа манай төр засаг шийдвэр гаргаад явхад бол одоо бэлэн ийм кейс болох болов гэж бид нар бодож байгаа. Тийм би бас ер нь энийг ингээд нэг хоригддаг юмд би ер нь дурггүй л тий. Тэгээ энэ бушуухан шиг батлагтаасаа гэж үсээд яг үл энэ чинь бас нэгэн 100 жил өөртөө хоорондоо бооцоо тавьжаал уралж исэн арт хүмүүс шүү дээ ер нь. Тэ хөдөө зүгээр хоёр айл хоорондоо за хоёулаа нэг сайхан бооцоотой үзчихүүгээл уралддаг л зүйл шүү дээ. Энийг тэгэл нөхөрж боогод ах нь бол таалагдахгүй надад бол. За морин тойруулга маань одоо хаана барилж байлаа? Байгалийн зүгээр бол Налах дүүргийн урт талд нэг 10 км тэгээ Чойроо явах замд. Яг газар нутг нь бол Төв аймгийн Сэрлэн сумын нутг гэж явж байгаа. Тойруулгын урт нь хэдэн метр вэ? Манайх бол 4 метрийн 4 км буюу 4000 метрийн тойрог урттай байгаа. За ер нь бол баг судлаад үзэхээр дэлхийд дээрх байгаа баг хамгийн том морин тойруулга болчих гээд байгаа. Дунджаар нэг 2000 орчим л байдаг шүү дээ. Тий 1800-аас стандарт нь бол яг 2400. Гэхдээ зарим нь бол 1800 байдаг. Тухайн нөгөө улс хотынхон газар нутгийн боломжит байдлаас их хамаардаг. Хамгийн бас боломж том нь бол одоо Англид байдаг 3300-тай морин тойруулга байгаа. Магадгүй хамгийн том нь болж байгаа юм. Тийм магадгүй хамгийн том нь одоо бас яг бүрэн судалж амжаагүй болохоор бас хамаагүй ярьж болохгүй зүгээр яг нөгөө албан ёсны үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын томоохон морин тойруулгуудаас бол хамгийн том нь байгаа. Одоо том байна гэж тэр мориныхаа шантсыг л одоо сорьно шүү дээ. Манай нөгөө Монгол морьч өөрөө холын зай төсвөртэй учраас ингэж сонгосноо таад. Тий, ер нь бол нөгөө бид нар яг гадны эмийг 100% копидох боломжгүй. Жишээлбэл яг одоо энэ цэвэр Thoroughbred гэдэг адуу бол Монголд дууралтах хэмжээний бол одоо бэлэн биш байгаа даа. Монголд ямар адуу бэлэн байна вэхээр бид нар үндэсний одоо урдан морины уралдаанд оролдуулдаг одоо хэмжээндээ багтдаг сэрвэ хэмждэг Монгол адуу. За үүнээс гадна бол одоо нөгөө эрэлт эзэг буюу сонгол ангиллын гэдэг морд байж байгаа. Тэгээ энэ мэн бол одоо баг 330 сум болгон одоо 2-3 цэвэр адуутай азрахтай гэхээр бол одоо 1000 цэвэр азрагны үржүүлгийг хийгээд одоо олон зуун мянган уяачд бол энэ шинэ үеийн цагийн одоо шинэ үйлдвэрийн адууг гаргаад ирсэн байж байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр зөвхөн 7-8 сард уралдахаас гадна бусад 10 сард нь одоо нэгэнтэл тижээж эдийн засгийн одоо хөрөнгө оруулалт хийж байгаа бол үүнийхээ үр шимэнд хүртэх ёстой. Тэгэхээр Монгол адуу бол нөгөө 20 км хол уралддаг бол бид нэр
4 км-ээр тойруулаад уралдуулчих. Нөгөө талдаа нөгөө гадны тэр 1.8 дээр тойрдог морин тойруулгын ядуунууд яадаг гэхээр бүр даах шүтлэнгээс нахуулаад нөгөө тойрж уралтаа сургачдаг. Манайх ч нөгөө чигээр явдаг ядуу чинь хитрхи налуу эргэлттэй хэдий ч нэ жижиг 1.8 болно. Нөгөө эргэлтийнх нь налуу нь их одоо огцон болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар илүү нөгөө wide юм өргөн өнцгтэй болгож өгснөөрөө 4 км. Тэгээ сая энэ жил хавар тесттэй хийхэд бол одоо шулуун уралддаг Монгол одоо ямар ч асуудал уралж болох юм байна 4 км-ийн тойрогдор гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд байж байгаа. Харин тэр нөгөө налуу ингээд хитрхи одоо юу гэдэг чинь тэр радиуснд богинохан байгцсмаа эргэлт чинь нөгөө илүү болж штэ огцон болоод тэгээд нөгөө эргэж чадахгүй халиа цаашаага хажлахнаасаа хажлагаа мөргөх одоо адуу мал өөрийгөө бэртэх унаачаа одоо бэртэх юм эрсдэлтэй гэсэн үг. Тэгвэл одоо нөгөө барианы замын шулуун хэдэн метр вэ гэдэг ч юм уу гадаадын тойрдог дээр тийм байдаг шүү дээ. Манайх бол ер нь нэг тэгж ярихаас илүү ер нь бараг шулуун юм тий. Тий ер нь шулуун. Яг нөгөө би ч нөгөө өөрөө хурдан морь одоо уйдаг сүүлийн 3 жил одоо ингээ ус бусын наадмуудаар ингэж тойрж уралдаад ойлгож байгаа. Тэгээ зарим манай бүсийн наадмууд бол одоо уул ороож уралддаг. Уул ороогоо тойроо буцаад ирдэг, гол гаталдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр угаасаа бидний шулуун гээд байгаа энэ 20 км-ийн уралдаан байна өөрөө зарим үедээ зарим газараа бол юм огцом эргэлттэй байдаг. Гэтэл энэ дээр Монгол одоо ямар ч асуудалгүй уралдаад байгаа. Тэгэхээр энээс тооцоо ингүүтэй за 4 км-ийн нэг ийм налуутай бол бид нар болох юм байна л гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Хэдэн морьд яг зэрэг уралдах боломжтой вэ? Одоо ингээд гадаадынхыг би зүгээр харж байгаа 8 морь ч юм 16 морь ч юм байдаг. Тэг яг нөгөө тогтмол уралдаанууд бол нэг 6, 8-аас нэг 12, 3 уралдаад байдгийг. Kentucky Derby гэдэг одоо энэ 5 сарын эхэнд 7 хоног болдог. Америкт болдог. Хамгийн том уралдаанд бол 24, 25 морь уралддаг. National Hunt гэдэг одоо Английн одоо хатааны ингээд юм зохион байгуулдаг 200-300 жилийн түүхтэй уралдаан дээр бол 40 морь уралддаг. Тэгээд 40-ыг нь багасгаад өнгөрсөн жилээс нэг юм 36 морь уралдуулдаг болчихсон. Тэгэхээр нэг өсөндөө хэдийгээр тойрж уралдаж байгаа ч гэсэн дээтэл нь 40 морь уралдаж болно. Бүр дайжаа 1919 онд энэ удаа 63 морь уралдаж исэн гэж байгаа. Тойрогч гэсэн. Тэгэхээр бол манай тойруулгын боломжит хэмжээ бол бид нар 40 морь уралдах болцоотойгоор хийсэн. Нэгсэндээ өргөн гэсэн үг. Гарааны үедээ 70 м, нийт эргэлт тойрог дээр бол юм 50 м-ээр хийгээд өгсөн учраас бол хангалттай уралдах болцоотой. Бид нар ингэж том хийснээр бол аль болох олонний оролцоог хангах юм зорилготой. Яг аюулгүй байдлаа хангах юм бол ер нь бол аль болох цөөн нэг 20 дотор ч юм уу байвал зүгээр юм лээ. Саяны бидний уралдаан дээр бол нэг дээдл нь 10, 11, 2 морь уралдахад бол ямар ч асуудалгүй болцоотой л. Нэр хідэн уралдаан хийчихв сая. Сая бид нэр 3 уралдаан хийсэн. 5 сарын 9, 11, 12-нд ингээ 3 өдөр уралдаан хийгээд хүмүүс ирээд яг гол нь бид нэр нөгөө бэлтгэл ажил дээр нэлээд хугацаа алдсан. Энд л ч нөгөө шавар шавхаа бороо ус ихтэй байсан. Тэгээ адил жоохон хойшилсан. Тэгтээ 5 сарын 15 дээр уралдахгүй бол нөгөө манай үеч чинь энэ морьдоо ногоолуулна гэдэг энэ хаврын гарч байгаа ногоон дээр согог ногоон дээр морио идэлүүлжээж одоо энэ зуныхаа наадамд уяг хангадаг. Тэгээд 5 сарын ихэнд амжихгүй байсан бол бид ерөөс 8 сар руу шидэгчих гээд. Яг ихний амжуулаа хийж чадсан нотолсон зүйл юу гэх юм бол окей энэ дээр чи Монгол одоо ингээд тойроо уралдаж болох юм байна нэгт. За хоёрт хажуугаар нь машинтаа дагаад авахгүйгээр уяжт нь болон одоо хотын иргэд үзэгчд очиод үзэхэд хажууд нь маш гоё одоо тэр морины гарааны болон барайны бүх одоо торгон акшн моментыг туурайн одоо төвөргөөн тэр дуу чимээ тэр бүгдийг морины амьсгааг хүртэл хажуугаас нь харах гоё юм байна гэдгийг ингээд мэдрүүлээд нотолцсон. Тэгэхээр одоо бол бид нар нөгөө дараагийн уралдаан тэмцэнэ гэхэд бол манай буяачд одоо бүгд happy болох юм байна оролцъё. Одоо хэдүүлээ намарч өвлжин уралтыг гэл ингээл байж байгаа. Ер нь бол одоо хүсэлт зөндөө ирж байна тийм. Тий тэгээ яг нөгөө ер нь бол бид нар чинь нөгөө уяачтайгаа холбоотой. Тэгээд манай үүсгэн байгуулагч хамтрагч мөнхтрийн цолбон гээд найз маань байгаа. Тэгээ бид хоёр өөрөө сүүлийн 7-8 жил одоо хурдан морь уржуулээд ус бүсийн наадамд ариг түр аваад ингээд бас ойлголттой болцсон. Уяачтайгаа бас нэг юм харилцсан бие бинийгаа таньдаг мэддэг болцсон. Тэр уяачд өөрсдөө окей ингэж уралдвал зүгээр юм байна гэдгээ бид нар тодорхойлоод ярилцаад уралдаан тэмцээнүүдээ маш олон төрөл ангиллаар зохион байгуулад ингэ явах болцоотой. Уучлаарай. Таад нөгөө 6, 7, 8 сард ер нь уралдаан зохион байгуулах гэдэг тэр өв соёлыг хайрлаад байна үү те ер нь яг зэрэгцэж одоо ийм хийхгүйгээд. Тийм.
угаасаа энэ бол тийм параллелны явах хэрэгтэй. Зарим хүмүүс бол морин тойруулах гэхээр л янз бүрийн юм коммент бичээл одоо үндэсний морин спорт устдах юм байна. Хэдэн мөнгөтэй байчууд нь одоо морин тойруулалт оролдог болох юм байна гэдэг. Тийм байхгүй л дээ. Энэ олон мянган жил өвлөгдөж ирсэн Монгол өв соёл наадам, за овооны наадам, сумын наадам, аймгийн наадам, улсын наадам, бүсийн наадам бүгд болдгоороо болно. Энэ өөрөө баяр наадмын тухай хуультай. Энэ нь бол одоо ихэвчлэн 6-7 сард л одоо бүтэн бид нар оролдож байна. 5 сарын 1-ээс бол одоо цонх онгоож байгаа. Бид нар энэ дээр бол яг хуу ганц нэг уралдааны яг 100-д зориулаад ирээдүйд бол яг цэвэр адууныхаар хажууд нь хагасаа бүтсэн болгон хийгээд байх болцоотой. Яг энэ жилийн үед бол бид нар нэг шинээр эхэлж байгаа учраас манай бүх үеичд одоо улсын наадам дээр хамаг анхаарлаа хандуулцаа. Одоо өнөөдөр ингээл сунганаа хийгээд ингээд байж байгаа. Гол бидний анч маш олон үе шатгаар төсөл ирэх чинь. Эхний үедээ бол бид нар энэ 8, 9, 10, 11 сар тэгээ хаврын 2, 3, 4, 5 сард уралдааны зохион байгуулалт зөвхөн 12 1 сард өнждөг. Бусад үед нь усын наадмаа хийдэг. Наадам дээр уралддаг байдлаар явна. Явандаа бол бид нар ирэх жил 25, 26 оноос бол одоо бүх үеичд баг энэ галууд маань одоо цэвэр адуутай болоод бид нар цэвэр адуугаар бол 12 сарын турш уралдаад байгаа. За 12 сар биш юм байна. 12 1 сард бид нар уралдахгүй. Тэгэхээр нийт 10 сарын турш уралдаад ах болцоотой болно гэсэн үг. Одоо гадны ингээ морин тойруулалтыг харахаар янз бүрийн тийм юутай л да гадруутай байна л да өвсөн, илсэн, шороон ч гэдэг юм уу. Манайх яг ямар нэ? Тий энэ яг дөрвөн юм байгаа. Илсэн, шороон, тэгээд зүлгэн, нөгөөт нь болохоор синтетик гэдэг элсийг болон шороог ийм одоо синтефон материалтай холжингууд нөгөө шороо нь босхгүй гэсэн үг юм. Газар зүүн байрлалаас хамаардаг. Энэ зүүн Азийн халуун орнууд болон Европын орнууд бол ийм зүлэг буюу торфор уралддаг. Америк бол ийм шороогоор уралддаг. Шороон дээр бол илүү адууны хурд их гардаг гэсэн үг. Зүлэг эс чинь бол доош нь жоох ингэж нөгөө шингээж аваа шигтгээд байдаг. Адууны хурд баг гардаг. Манай хувьд бол газар зүүн байрлалын хувьд бол бид нар одоо тэр ногоон гой зүлгийг байнгын услгаатайгаар байлгах бол боломж их хэцүү буюу хүнд зардал ихтэй. Тэгэхээр бид нар ийм шороогоор байлгаж байгаа. Тэгээд шороо гэдэг нь өөрөө муу гэсэн зүйл бол биш. Тэгээд тэр Монгол одоо тий шороо бол өөрөө одоо тэр Америкуудад хэрэгэлдэг адууны хурдыг хамгийн ихээр дээд зэгээр гаргадаг юм зүйл. Гол нь бид тэр шороон талбайгаал бид нар байнгын засвар үйлчлэгээтэйгээр байнгын сэргэжүүлдэг, байнгын усалдаг, шороо босгодоггүй байлгах, адууны хөлөнд одоо тохиромжтой байдлаар хит зөөлмөш, хит хатуу биш, байнгын засж явах хэрэгтэй. Харин тийм л би бас нэг ингээд зөөр морин тойруулалтын талаар харж байхад зүлэгний давуу тал гэж байна, сул тал гэж байна, шорооны давуу сул тал гэдэг чинь тэгээ зүлэгний одоо чинь ингэж л орсон л да. Давуу тал нь болохоор яг хөө бэртгэд нөгөө бэртлээс арай гайгүй. Гэхдээ хэрэг жоохон бороо орчвол халтиргаа гулгаад аюултай юм. Тийм юм байл те. Тий. Тэг одоо нөгөө жокей, унаач хүүхэд. Тэрний доод насын хэдээр зааж байна. Яг хоо Монгол тийм дүр байгаа та хэвчээ. Яг гоо бид нар бүхнийг шинээр хийж байгаа учраас яг одоо хатуу юм байхгүй. Бид нар байнгын алхам тутамдаа үйл ажиллагаан дээр суралцаа тэрийг сайжруулад явна. Бид нартай бас хуулийн ферм бас хамтарч ажиллаж байгаа. MD Санал X гэдэг манай дүүрж хуульч анхны бүх зүйлүүд дээр нь гэрээ контракт дээр нь дүрм журам дээр нь. Хуулиараа бол бид нар улсын наадамд 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хүртэл наадмуудад 8-аас дээш насны хүүхэд дуудаж болно гэж заагаад өгсөн. Хуучин 7-оос 1 насаар нэмсэн гэсэн үг. За бид нар уралдааны хийхдээ болохоор 12-оос дээш насны гэж зааж өгөөс хавралтуулсан. Бидний давуу тал ямар стандарт нэмсэн бэ гэхээр заавалчгүй эмээлтэй уралдана. За мэдээж хамгаалалттай хувцастай тэгээд насыг бид нар 4-өөр нэмээд өгчөж байгаа. За мөн манай энэ уралдааны зам бол өөрөө Монгол улсад байхгүй. Маш аюулгүй. Цэвэр одоо ийм тойрсон PVC хашлахтай морь очоо мөрөглөө гэхээр морь бэртэхгүй хүүхэд бэртэхгүй. Тэгээ тэр морины зам өөрөө аюулгүй байна гэдэг чинь өөрөө морь бүдэрч унахгүй гэсэн үг. Бид нар нэг маш том нэг жишээ яваа штэ нөгөө монголчууд зөв гэж бодсон тэр буруу гэж ойлгодоггүй. Улсын наадам дээр нэг адуу давхсаар агаал үзэгчний өмнө тэр зам нь хувилтай учраас бүдрээд унтчих. Тэгсэн тэрийг нэг цагтаа очоод буцаагаад мордуулчих. Тэгээ нөгөө адуун давхсаар байгаа хойноос нь баг айрагдаад ороод ирчих. Тэгсэн ард түмнэрээ алга ташаа тэр бүр вайрал болоод тэр жилийн одоо Монголын бүх ард түмний хайртай адуу хайртай хөхөд. Энэ өөрөө бидний ямар харанхуй бүдүүлэг байгааг харуулж байгаа байхгүй. Зүүн нь бол яаж байгаа. Тэр морь унлаа
эмч очоод тэр хүүхдийг авах хэрэгтэй шүү Тий. дээ. Тэр цагдааг торгох хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр цагдаа ч юм одоо бүр арт түмний баатар болсон. Ямар одоо гой мундаг шүүрж авах хүүхдээ мордуулчлаа гэдэг. Тэр яагаад адуу бүдэрж байгаа юм? Яг тэгвэл тэр барайны 6 тэр зам өөрөө хувилтай л байхгүй юу? Тэгээд ийм өргөн ямар нэгэн барайны 6 руу ойртуулсан хашлага байхгүй. Тэгээ машин явсаар яг барайны 6 тэр хувилтай. Тэр хувилнаас зүлг рүү орох тэр нэг шилжих процесс тэр айгүй хүүхд ундаг. Тэгээ бид нар өөрөө энийг айгүй ийм зүв зүйтэйгээ бодцдаг, харанхуй бүдүүлэг. Тэгээд наадмар ямар ч гомдол комплейн хийдэггүй. Наадмын бусад үед нь бол одоо уяачид хамгийн харанхуй бүдүүлэг муу хүмүүс гэдэг ойлголттойгоор одоо уйчруугаа дайрдаг. Яг наадмын өдөр бол ерөөсө бүх монголчуудаараа одоо мориноос хиймэр авчих гал нөгөө тоос шоронд дарагдчих гал ингээл үзээд байдаг. Тэг яг бид нар нөгөө яг наадмаар монголчууд үндэсний өв соёлоороо бахархдаг шигээ бусад үедээ энэ үндэсний өв соёлоо тээгчнэрээ бас бодож хайрлж хүндлэх ёстой гэж би ингэж боддог. Мэдээж салбар болгонд одоо саадтай зүйл байгаа. 76 их хурлын гишүүн дотроос хүн шоронд орж илвэ шүү дээ. Эмчнэр буруу үйлс хийгээд хүний амийг үүдгэж чинь, цагдаа нар буруу үйлс хийж чинь, лам нар буруу үйлс хийж чинь, багш нар буруу үйлс хийж чинь. Тэгэхээр альва бүх нийгэмд нөгөө хулгайч байдаг шиг, шорон байдаг шиг, гуйлгач байдаг шиг тийм зүйл байж л байгаа тэр community-д. Тэгэхээр нэг хоёр уяачийн хүүхдэд хайхрамжгүй хандж одоо мориноос нунаад одоо эрсдэж эндснээс болоод бүх уяачдыг нэг юм харанхуй бүдүүлэг нэг юм хүүхдийн хөтөлбөрийг мүлжигч юм шиг ингээд бодоод байдаг. Тэгэхээр нөгөө балбад харчаа ингээд эн чинь нэг юм онцгой байхгүй юу. Тэгэхээр бид нар аль болох бидний хийж байгаа зүйл бол нөгөө эрсдлийг багасгах. Тэгээд энэ нэг уяачдыг илүү одоо нийгэмдээ үнэлэмжтэй байлгах. За энэ хотын иргэд бас нэг юм барууны соёлын дагуу хагасаа бүтсэнд чөлөө цагаараа үзэж харах юмтай болох, гадны зуулт ирэхэд үзүүлж харуулах юмтай болох гол үзээд байгаа юм. Тий. За одоо дөнгөж нэг ганц л уралдаан зохион байгуулсан ба шүү дээ. Ганц гэдэг нэг удаагийн л одоо 3 өдрийн тий. Тэгэхээр одоо жоох ирээдүг ярихын тулд бас мөрөөдөл ярих хэрэгтэй болох байх л та. Хоёул жоох мөрөөдлийг чинь л сонсомоор байгаа. Яг ирээдүйд ер нь одоо унаач хүүхдийн насыг 12 гэж юм л да. Тэрийг ахиж өсгөх зүгээр мөрөөдгүй бодол байдгүй нэгдүгээрт одоо 12 биш бүр насанд хүрсэн байх хэрэгтэй гэдэг ч юм эсвэл бүр робот болгоно гэдэг ч юм уу. Ийм бодлууд байдаг. Би болохоор өөрөө нөгөө хөдөөний одоо тэг хүүхд биш учраас нэг хотын нэг бодолтой байхгүй. Тэгэл хүүхдүүд ингээд уралдахад надад энэ барыг 50 жилийн дараа хүүхд уралдахаа болох болов уу гэж боддог ирнэ. Яг Монгол наадам болдгоороо болох хэвээр энэ бол одоо 1000 жил үргэлжлээ явах хэвээр. 1000 жил. Монгол адуу Монголд оролцож байгаа хэвээр. Монгол адуу Монгол хүүхд. Энийгээ сайжруулах хэвээр юмнууд байгаа. Одоо бол яг бид нар хийсэн бүтээсэн зүйлтэй болоод тэгэхээр клубын зохион байгуулалт ирэхээр илүү дуу хоолойгоо хүргээд хамтраад ажиллах боломжтой болох болов гэж бодож байгаа. Хамгийн энгийн эрсдлийг буруулсан бол улсын наадам бүгд имэйлтэй байх хэвээр. Нэг жил имэйлтэй уралдуулсан чинь имэйлээ явцад нь аваа шийдсэн гэж байгаа. Тэр чинь журмлаад имэйлээ аваа шийдсэн хүүхдээ имэйлгүй орж ирэх юм бол одоо хасан шүү, торгон шүү, 10 20 цагийн торгон гэх юм бол бүгд имэйлтэй уралдана. Наадам имэйлтэй уралдаг болох юм бол сунгаан бэлтгэлээ имэйлтэй хийдэг болчихно. За тэр нэг имэйлний дөрөвнөөс нь гутан сугардаггүй гэж байгаа. Тэрэнд нь зориулсан бид нар зориултын имэйлийг нь төсөл сонгогчлуулаад гутлыг нь яг жоконы тийм сугардаг гялгар гутлыг хийж өгөө дөрөвийг нь яг тийм зориултын дөрөвнүүд зөвхөн энийг хэрэглэнэ гэх юм бол ямар ч асуудал эрсдэл буурна. Тэгээ манай хүүхдэд төлөө үндэсний төв энэ байгууллага ажиллаа хийх ёстой. Энэ байгууллага бид нар одоо хамгийн эрсдэл багтаа уралдаан зохион байгуулсан чинь бидний сая 5 сая төгрөгөөр л торгосон. Боцоотой уралдаан зохион байгууллаа, мэргэжлийн уралдаан зохион байгууллаа. Бид нар боцоотой уралдаан зохион байгууллаагүй. Бид нар хамгийн өндөр шагналыг өгсөн. Иргэдэр боцоо тавиулаагүй. За улсын баяр наадмын тухай хууль дээр сум аймаг бүсийн наадам дээр, улсын наадам дээр хүүхдийн төлөө үндэсний төв ажиллана гэсэн байдаг. Бусад наадам дээр ажиллахгүй. Нэгсэндээ одоо хавраас 100 гаруй хүүхэд мориноос унж бэрцсэн байна гэж статистик байна гэдэг. Энэ ямар уралдаан дээр вэ гэхээр нөгөө овооны наадам, сумын одоо нөгөө цолны молны мялаалга юм наадмууд. Энэ наадмуудыг хин нэгэн хүн нууцаар зохион байгуулж ерөөсөө байхгүй. Facebook дээр зар тавиал олон нийтэд дээр хийж байгаа. Гэтэл энэ наадмууд дээр хүүхдийн төлөө үндэсний төв очиж ажиллахгүй байна. Хуулиараа энэ улсын зохион байгуулалтын наадмууд хамаатай бусад наадам хамаагүй гэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалах юм бол тэр чигээр л хамгаалах хэрэгтэй. Хавар 3-4 сар гэхэд
бүх аймаг сумдын хүүхдийн төлөө үндэсний төвийн байгууллагууд уяачтайгаа цуглуулж уулзуулаад сургалт хийгээд хэзүүлээ ингэж хамтарч ажиллая. Та нар ийм шаардлага тавиач, имэйлтэй уралдуулаач гэдэг ажлаа ивэл жигнэс ажиллах боломж болцоо байгаа. Хамгийн гомдолтой нь стандартыг сайжруулад, эрсдлийг бууруулад, насын нэмээд, зориултын одоо талбайтай, зассан талбай дээр уралдуулаад хийж байгаа мань мэтх ингэ торгоод байгаа. Яг хөө зүгээр энийг нэг айхтар гомдоол нэг хохирол яриад байгаа юм биш. Ер нь бол нөхцөл байдал юм байна. Тэгэхээр цаашдаа бол бид нар энэ байгууллагуудтай хамтран ажиллаж санал санаачлага дэвшүүлээд нэгэнтээ бид нар энэ морины салбарт нөгөө зөвхөн морин ториулга манад хамаатай бусад нөгөө үндэсний морин уралдаан манад хамаагүй гэж хайж болохгүй байгаа. Үндэсний морин уралдаан дээр хүүхэд дунаал бэртэл ингээл ах юм бол дахиад нөгөө жиг халууцуулаад дахиад бидний л нэр хүндтэй холбоотой асуудалхгүй. Тэгэхээр яг зөв зохион байгуулалт хийгээд явах юм бол болцоотой. За өөрөө чинь түрүүний асуултанд хариулахад бол бид нар 12-оос дээш нас гэдэг 14-өөс дээш болгоо гэж бас нэмэгдүүлээ гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид нар чинь нэг олон тойрохгүй морь ядрахгүй учраас жоохон үнд байж болно. За Монгол морь бол 14-өөс насны хүүхэд нуунна. Дээшээгээ цэвэр адуу уралдуул гэх юм бол мэдээж 18-аас дээш насыг бид нар уралдуулна. Хүүхэд дунсан 18-аас доош насны хүүхэд дунс уралдаан дээр бид нар бооцоо тавиулахгүй. Гэтэл Монгол адуу бол нөгөө эвлий задуу чинь одоо бусад үедээ уралдах хэрэгтэй шаардлага байгаа даа шүү дээ. Тэгээ энэ дээр нь бид нар одоо энэ Сауди Араб, Дубай компаниудтай холбогдоод явж байна. Энэ тэмээн дээр Арабын тэмээн дээр байдаг одоо роботыг бид нар оруулж ирээд жокей болгоод бид нар робот жокейтэй нэгсэндээ яг тэмээний роботоос манах ялгаатай нь юу гэхээр тэмээний робот шулуун уралддаг. Зүгээр ташуурдах зорилготой. Бид нар нэмж юу ихтэй гэхээр жолоодно. Тийм шүү дээ. Тэгээ жолоогоо жоохон сэгсэрнэ. Тэгээ доогууraa жоохон хөлөөрөө жоохон давирдаг роботыг бид нар хийгээд ирэх хавраас уралдана гэсэн юм төлөвлөгөө байна. Тэгээ энэ бол юу гэдэг тийм амар хэцүү зүйл бол биш. Үн өртгий өвчсөн бид нар бас одоо байгаа тэмээний роботнуудыг авчирч байгаад эндээ монголчлоод монголын инженеруудыг хийлгээд ирнэ бол болно гэж бодож байгаа. Тэгээд эхлэхээр энэ хүүхдтэй холбоотой маргаан гэдэг юмнууд угаасаа байхгүй болоод явна гэж бодож байгаа. Асуудыг бол бид нар шийдэж болно. Тэгэхээр өвөл уралдахтай бол бид нар нэг бол 18-аас дээш, нэг бол өвлийн уралдаан дээр бид нар робот жокейтэй уралдаанд явах зүгээр нэг талаар ингээд одоо жоо гонигтай те ингээд Монгол хөвгөд Монгол хүн морио онж чадахгүй болж хууль дүрмэн шахагдаж зарим одоо эсэргүүцдэг хүмүүс шахагдаад төмөр робот болголоо гэж жоохон гонигтай. Тэгтээ одоо яг хөтэ бид нар асуудлыг тэгэл доор дороо шийдэл явна гэхээс шүү дээ. Тэгэл жигсаа талбай дээр жигсаа цэцэг төрдөө гомдлоод одоо яах вэ тэгэл. Тэгэхээр бид роботтой болчих юм бол хинээч зуггүйгээр өөрсдөө тэндээ уралдаал явчихна. Тэ клубын дарчман клубын гишүүд уралдаж чинь та нарт яваараа маа тий. Та нар үзэхгүй байж болно гэдэг. Тий. Надад тэр нэг 18 наснаас дээш болчвол гол нь ингэж зүгээр санагддээ. Яг одоо унаач жокей бүр мэрэгжлийн жокей гарч ирэх болов гэж боддог байхгүй. Зөвхөн тэрнгээр бүр амьдэрдэг, өөрийнхөө жинг тохируулдаг. Тэгээ бүр тэр дундаас од төрдөг. Тэгвэл одоо хүүхэд насанд нь уралдуулчаад тэр чинь угаасаа тэ нөгөө жоохон хүндэтэй тэгэхээр чинь хүн мэдээж ахаал хүүхэд л уралдуулна шүү дээ. Тэр мэрэгжлийн тэр тамирчин бий болохгүй байгаа гэж бодоод байгаа юм. Тий, тамирчин гаргана л та. Бид нар бас энэ нэг одоохон дуудаж амжиг Монголд жокей бэлдээд байгаа байгууллагууд байгаа гэж сонссон, уулзсан төлөвлөж байгаа. Бид нар одоо нөгөө гадаадын хөрөнгө оруулалт авч технологи авч одоо Rio Tinto-г оруулж ирж монголчуудын уурхаага оюутлахаа сурж ийн гэдэг чинь ерөөсөө түнш хэрэгтэй. Тэгээ манай дээр хамгийн ойролцоо очих түншийг бол бид нар энэ Малайзийн Selangor гэдэг Turf Club-ыг гэж сонгоод байгаа. 2-3 удаа бид нар уулзсан. За цэвэр адуу уралдуулахын тулд манай увээч сурах хэрэгтэй. Тэхийн тулд маш хурдан суралдаад. Гэхдээ бид нар тэр Selangor дээр очиж уяатай сургая гэдэг хилцлийг хийгээд давхар бид нар жокей сургуультанд жокейнер сургахаар болж байгаа. Тэгээ Малайз бол визгүй 30 хоног дотроо. За тэгээд англиар ярьдаг, амьдрах өртөгийг хямдхан, цагаагаар их таатай монголчууд их болцоотой гэж бодож байгаа. Тэгээ намраас бид нар бас галуутайгаар ярьж байгаад жокейнер болон уяачтайг явуулна гэдэг ийм төлөвлөгөөтэй байна. Давхар бид нар Малайзаас болон Нинтэг, Пакистан, Венесуэлээс бас жокейнерыг Монголд авчирч бас ажилуулна гэсэн одоо морио оруулна гэсэн юм бас төлөвлөгөөтэй байна. Бид нар ч нөгөө Филиппинуудыг авчираад одоо хүүхдээ асруулаад гэрээ үйлчлэгч хийлгэж болоод байна. Хятад байдаг юм хойд солонгосыг авчираад барилгаа бариулж болоод байна. Вьетнамод машин засаад байна. Тэгэхээр эхний ээлжин тэр яг
мэрэгжлийн тэр нэг хагас суултаар суугаад давхдаг тэр жокей нэлээ хэцүү юм байлээ л дээ. Манайхан бас яриад л эхлээд бол ерөөсөй ойлгохгүй юм байлээ. Хэцүү юм байлээ гэдэг нөгөө. Нээрэд их сууд ш тий. Тий, тэр чинь нэг одоо нэг балансаа тохируулж ингэж явж байгаа хэвээр. Тэгээд тэр их хэцүү. Тэгээд тэрийг бид нар нэг 3 4 жокей навчраад тавьчин. Тэгээ уралдаан дээр хүмүүс энэ жокейгоор нь бол яг гэх юм бол тэгээл нөгөө түрээсээ төлбөрөө төлөөл он. Энэ бол нөгөө бэлэн боломжтой байхгүй. Үндсэн адуун Монголд байна. Тойруулгын талбай нь Монголд байна. Уян хуяачт нь байна. Тэр уралдаан болох юм бол хурж ирээ үзэх үзэгчт нь байна гэдэг чинь өөрөө маш том суур боломж нь байгаа. А тэр нэг жокей мокер унуулах байдаг юм тэр асуудлыг бид нар бол маш одоо дорон шийдэх болцоо төлж үзээд байгаа. Харин тий. Энэ бүр ингээд шоудлаасаа ч гоё санагдаж байна те. Одоо би яг уяач те. Тэнгүүд нэг ингээд Пакистан нэг жокейтэй те. Нөгөөд нь хүмүүс харна шүү. Нөгөөд нь од болсон Монгол. Легионоор харааштай сагсчид волейболчид Монголд байдаг шиг хөлбөмбөг шүү. Why not тэр ч уусаа болцоод спорт хөгжүүлж шүү те. Нэр гоё бодсон чи. Тэгэхээр бүр эн чинь маш том боломж юм байна шүү дээ. Ороптон уралдаан гэдэг тустай бүр юм байж болно. 18 наснаас дээш мэржлийн жокейтэй уралдаан, тэнгууд 12 насны хүүхдийн уралдаан гэдэг ингээд хоорондоо зөрчилдөггүй тус нь хийчих юм шүү дээ. Тийм тус нь тэр чинь нөгөө одоо breeding-ийн үржүүлгийн английн үед бид нар Монгол, сонгомол, цэвэр гэдэг 3 хувачих юм. Энэ 3 чинь дотроо дахиад наснасаар ангилагдчихна. 2 настай, 3 настай, 4 настай, 4-өөс дээш, 5-аас дээш гэдэг юм уу. Дахиад хүүсээр ялгагдана. Одоо 3 настай байцсны уралдаан ч гэдэг юм уу. Тэгэхээр биднэрт бол ерөөсөө байнгын хагацаа бүтэнсэн болгон уралдаануудыг юм гаргаад ах юм боломж дид үтс буюу за дид үтсээ бол ихэд нөө суур нөгөө нийлүүлэлт нь байгаа гэсэн үг. Бэлэн адуутай, уяачтай, адуучтай усахгүй юу? Харин тийм байна. За хуулинд батлагчлаа гэж бодъё л да. Одоо нөгөө бооцооны биш. Яг л энэ чинь хамгийн чухал нэг байгаа. За би нэг тэр умтан зандаа байл гэж бодъё. Миний өдөс тэр умтан Наранбат ингээд тэгээ бит хоёр ингээд найзууд. За хоорондоо бооцоо тавь тий. Бооцооны хууль гэхдээ байгаа шүү. За хоёулахнаа л хоёрхан морил уралдвал гээд бүр хоорондоо бооцоо тавьцгийг ингээд бүр тусгай ивент хийх гэж үзэгч мүзэгч байхгүй. Ийм боломж ер нь гадаад байдгүй тий. Иймэрхүү хийх юм болоо бид нар. Та хоёр болно болцоотой. Тэгээ энийг манайнаас медиагийн телевизийн бас бид нар санал тавиалгаа бид нар явандаа юм хуралдаан хийнэ гэж бодож байгаа. Бид нар яг энэ чиглэлд нэлээд сайн одоо яг та бол одоо бас энэ медиа салбарын хүн гэж бодож байна. Хэтэл бас юм ажиллах шаардлага байгаа. Энийг яг entertainment чиглэлд нь хөгжүүлж яж нэг тийм гоё одоо олныг хамарсан бизнес болно. Одоо нэг тод шиг юм бол 1919 онд нөгөө Seabiscuit гэдэг кино байдаг шүү дээ. Кинон дээр гардаг Seabiscuit гэдэг Америкийн одоо War Admiral гэдэг тухайхан хамгийн бүр тасарсан тэр бөмбөтний War Admiral Seabiscuit болохоор зүгээр нэг энгийн бизнесмен. Одоо тэгээд нөхөр нөгөө айгүй олон сонингоор ингээд өдөөл тий одоо бооцоотой rival хийж хойлох нь оролт тэгэл нөгөөт нь үгүйг бол хойноос нь хөөж явал тэгэл тэр хоёр хоёулаа айгүй нэр хүндтэй одоо огт уралдаан таараагүй тий хойлохны нь оролдуулна гэд тэгээд тэр 1919 оны уралдаан дээр 40 сая хүн одоо ийм 2 минут тэр акчны хүлээж телевизээр үзсэн байна. 15 мянган хүн очиж нөгөө цовж очиж ойчрлж ингэж үзсэн. Тэгээ одоо хэдэн километр тийм одоо ойчроос тэр хоёр морины л одоо хин төрүүлэх үедийг үзэх гэж юм уралдаан болсон гэх. Тэгэхээр Монголд бид нар энийг хийх юм болцоотой. Одоо л нөгөө сагсан бөмбөг дээр жишээлбэл одоо ингээл нөгөө одуудыг зохион байгуулалтаар гаргаж ирдэг шиг хөлбөмбөг дээрсэн гэдэг шиг бокс болон 30 ингээл тэмцээний өмнө нэг 2 нөхөр ингээл нэг шопыг л зодолчих гэж байгаа юм шиг те нэг юм одоо PR ингээ хийдэг шиг бид нар хоёр нь бол одоо сувьяч дээрж жагаад гаднаа хэдүүлээ одоо жоохон юм хоорондоо дебет хийж өрсөлдөж байгаа те тэгээд одоо хоёр адуу уралдуулаад энэ өөрөө юм шоу бизнес талаасаа ерөөсөө хэрэгтэй. Тэгээ одоо бол бид нар нэг юм хувийн тойруулгын, клубын тойруулгын талбайтай болчихсон учраас одоо өглөө өнөө, шөнө өнөө, өдөр өнөө, хизээ өнөө те нэгд өдөр өнөө бүтэнс өдрөө хизээч юм байхгүй бид нар энэ зөв зохистой оновчтой уралдаануудыг зохион байгуулад ах болцоотой. Тэгээ энийг бол авчтай бид нар нэлээд нээлттэй хэлээд байгаа нь юу гэхээр энэ өөрөө бүхэн өргөж болох хэрэгтэй. Бүхэн өргөнд одоо нэг компани нэг аймгийн хэдэн жилийн тим уралдаан тэмцээн гэдэг шиг компаниудын ивентүүд энэ дээр болж байгаа хэрэгтэй. Галуудын ивентүүд болж байгаа хэрэгтэй. Сая бол бид нар эхлүүлээд өөртөө зардал гаргаад шагнал сан мөрдлөө Hype Cup гэж байгаа. Ирээдүйд юу гэдгийг Toyota Cup гэдэг юм, Apu Cup гэдэг юм. Эсвэл
сар болгын ийм уралдаанууд болж байдаг. Намартаа нэг жилдээ нэг 3 том уралдаан болдог. Хамгийн сүүлийнх нь юу гэдэг нь те ерөнхийлөгчийн цом президент кап гэдэг юм. Нөгөө нь ерөнхий сайдын ч гэдэг юм уу те. Тэгээ төр нь бас энийг бид нар цуур юмаа бэлчих юм бол төр зэгтээ бид нар хүсэлт гаргана гэж бодож байгаа. Энэ бол зайлшгүй нэг юм одоо те эзэн хааны цом гэдэг чи ерөнхийлөгчийн байдаг юм уу те. Одоо хамбламын нэрмжтэй гэдэг юм уу. Яа тэгээ одоо Монгол бас юундаа шүтдэг юм те. Тэр хүн чи энийг бас одоо айдслаж бөхөр бол бид нар ерөнхийлөгчийн цом гэх тэмцээгээ болоод байна шүү дээ. 10 дугаар богд кап. Тэ 10 дугаар богд кап гэдэг юм уу яа тийм те. Тэнд сумогийн шагналд гардуулахад ерөнхий сайдын цом авчиж өгөөд байна шүү дээ. Тэгэхээр бол нөгөө хурдан морийг бид нар хэдий ч нэ олон үзэгчтэй болгоод тэгээд одоо ийм дурын хүн очоод лайв хийдэг биш. Тодорхой тусдаа телевизүүдэн зөвхөн дамжуулалт эрхийг аваад тэрийг нь одоо 20-30 мянган ач нүдээр үздэг. Телевизээр сая хүн үздэг болчих юм бол энэ өөрөө нөгөө монетайзыг өөрөө мөнгө олдог болчих юм. Сая хүн үзэж байгаа чанал дээр чинь спонсорууд мөнгө өгч эхэлнэ. Яг үнэ. Тэгжээж сая хүн үздэг хурдан морины уралдааны төрүүлсэн морины шагналын санаа нөгөө ланд 300 чинь гарч ирэх байхгүй юу? Тий. Бүгдээрээ ланд 300 өгöd нь шүү дээ. Манай морин дээр өгөхгүй байхгүй. Яагаад вэ гэхээр морь ерөөсөө үнгүй уралддаг, үнгүй үздэг. Наач хөхнөө цалин багтай. Яг тэр үгүй шүү. Амар шүү. Одоо би сая роботыг Заастаа мэдгүй барьчлаа. Наачеста буруу сэдв шүү. Би сая роботыг оруулж ирнэ гэдээ уйжтайгаа ярихгүй юу? Болж ийн гэж байгаа байхгүй юу? Тийм үү. Яагаад вэ гэхээр бид нар унаач хүүхдэд за хамгийн багадаа 500 одоо 500 мянга ханш байхгүй болсон. Саяас сая 500 мянга төгрөний цалин өгч байгаа. За зарим нь 3 4 жилийн гэрээгээд байр авч өгч байна. Ерөөсөө. Тэгээд нөгөө намар сургуульд нь явах учраас сургуульд нь бид нар зөөдөг, хичээлийн давтуулдаг, сургуулийнхаа бус цагаар нь хагасаа бүцэнд морио онуулдаг. Хагасаа бүцээр морио онуулж байгаа учраас бид нар сараар нь жилээр нь бүтэн цалингийн өгдөг. Тэгэхээр жилд бол 12-оос 18 сая төгрөгийн цалин нэг унаач өгдөг гэж байна. Гайсгүй. Тэгэхээр энд ер нь бол бидний тооцоолоор нэг 10-аас 15 мянган унаач өгöd ингээд цалин аваад ингээд тогтмол. За нэг айл бол ингээд одоо олон хүүхдээрээ морь унуулдаг. Тэр бол одоо өрх гэртээ ээж авдаа одоо ингээд тийм одоо хандив тусламж өгөөд орлого орлоод ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар роботтой болчих юм бол ер нь бол уяачд баг химнэх гээд байгаа байхгүй юу? Химнэлт үүснэ. Тийм ээ. Роботыг бол бид нар нь ер нь бол нэг 2000 орчим долларт одоо бүрдүүлэн худалдаад авчиж үзээд байгаа. Тэгэхээр тэр чинь 7 сая төгрөг. Тэгэхээр жилд хамгийн багадаа сая төгрөгийн цалин 12 сая төгрөг өгчснөөс нэг роботтой болчих юм бол одоо маш удаан тэрийг хэрэглээд идлээд явах юм болцоо. Тэг хүүхдийн эрсдэл багасна. Яг нөгөө талдаа нөгөө эцэг эхчүүд дээр очдог 5 цаас нь багасах бах. Уяатаас гардаг зардал арай багасна гэсэн. Тэгээ одоо уяач нь яг өөрөө ингээл удирдал явчихна шүү дээ. Нэг ингээд яаж яад юм бол тэр. Уу яг бид нар одоо зохиохгүй л байна. Ер нь бол ийм VR одоо ийм камертай. Нүдний. Тэгэхээр чи яг роботын толгойдоо камертай байгаараа зургасаа харна. Тэгээд тэр давхар жихвчтэй адууныхаа амьсгалыг чагнах хэрэгтэй. Дахиад тэр робот өөрөө спикертэй байх хэрэгтэй. Уяач өөрөө гуглэх нь шүү дээ. Чүү гэлтэй. Алуу андаа давгаараа гэл те. Мортойгоо ярих нь шүү дээ. Болно энэ тийм. Ой баая гэдэг шиг. Яасан гоё нэр. Тэгээ мэдээж тэрэнд нь баг за энэ хамаагүй юм байна. Юу өөрөө гадаад та нэг гадаад улсад ингэж явж байхдаа би бооцоо тавьж үзсэн үү? Үзсэн. Хидийг алдаж хидийг онж ив. Гэхдээ яг Монгол хүний мэдрэмж юм уу? Би ч бас жоохон морь уяад байгаа болохоор морь хараа таньдаг юм уу? Гайгүй. Тэг ер нь бол нэмэх. Тэгтээ зүгээр тэрэнд ингээл өдөржингөө оройноос орой хүртэл ингээл үзээд ингээд ах нь бол ховор. Ялангуяа сүүлийн 3 жил би яг энэ морин тойруулгыг судалж ирснээс хойш л одоо очсон газар болгоныхаа морин тойруулгыг зорж очиж үздэг болсон. Тэрнээс би ямар мэдрэмж авсан бэ гэхээр би бодохноо зөвхөн монгол хүн морь хараад огшдог гэж бодсон. Гэтэл үгүй юм байна. Тэнд байгаа хүмүүс бүгд ийм амар over excited болоо тий. Ямар гоё юм бэ гэх. Тэгэхээр нөгөө ийм амтан байжээж хүнд тийм одоо огших догтлох мэдрэмжийг адуу гэдэг амтан зөвхөн Монголд биш дэлхийн бүх хүнд олгодгоороо их онцлог юм байна. Тэр гоё зүт гоо зүтэй байдал, тэр ирч хүчтэй байдал, тэр омглон байдал чи ерөөсөө л тэгээд хамгийн одоо нэг талаар гоё нэг талаар дургүй хүрсэн нь тэр гадны орны нөхдөө чинь тэр морийг яг хажуугаас нь хараад байгаа байхгүй. Манайх яадаг үлээ гэдгсэн чинь мань мэт нь бол морь мала
яаж хийж байгаа л ус бүсийн наадам дагаал ингээл байнгын хамт байж тэр мэдрэмж аваад байгаа. Гэтэл Монголын үзэгчид яаж гэнэ гэхээр шороо тоостой юм дээр эхний хэдэн адуунд холын зай учраас одоо хөлийн урданд саарад ороод ирдэг. Тэгээд үзүүлэхгүйгээр дагуулад нөгөө хашаар нь авчдаг. Тэн дээр нь цөөхөн ус очиж бөөгнөрдөг. Бид нар тойрол дээр юу юм бэ гэхээр морь уралдахынхаа өмнө үзэгчийнхээ өмнө ингээд тойрж эргэлтэн маш ойроос. Морь уралдаад ороод ирлээ эхний тавгуудаа дахиад тэр үзэгчдийн өмнө хашаанд ороод ирнэ. Тэгэхээр тэрнээс нэг айхтар гараараа хүрээд хөлсийг аваад байдаг юм хэрэг яг хажуугаас нь харна торгоо гэсэн метр. Тэгээ гадны чигийг нэвтрүүлж байгаа нь юу гэхээр газар дээр нь шагналыг олгоно. Нөгөө үзэгчид унаач, морь өөрөө уяач, морины эзэн бүгд нэг ийм морь айрыг төрүүлсэн торгон агшин дээр шагнал авна. Манайх яадаг үлээ гэхээр үзэгчдөө үзүүлэх авчаа тэр цагаан хашаан дээр одоо хөлсийн усаа камер дэнд байгаа надраа гэж. Тийм. Тэгээд дуусчдаг. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө 12-ны орой нэгдсэн байдлаар цолдог. Яг хөө тэр бол тэрийг заавч өөрчлөх албагүй. Зүгээр яг хөө энэс ч нөгөө нэг юм нөгөө илүү үзэгч төв рүүгээ л чиглэх хэрэгтэй юм билээ. Гадныхаа яаж нүг гэхээр бүх спортч нөгөө маркетинг PR өмсгөл хувцаснаас мөнгө олдог, давхар беттингээс мөнгө олдог, нөгөө суудалны тикет борлуулалтаас мөнгө олдог тий. Тэгэхээр өсө үзэгчлэгөө чиглэдэг байхгүй. Аль болох олон мянган хүнтэй стадион барайл ингээд болоод байдаг. Тэгэхээр бидний хурдан морийг морь ууж байгаа хүмүүс өрөөсөө одоо хамаг байдгаа зарцуулж энэ моринд хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад авдаг юм шагнал нь хідэн төгрөнж мэдэгдэхгүй нэг бүсийн нааданд явж байгаа хэдийн шагнал хүн мэдэгдэхгүй 5 сая 10 сая мэдэгдэхгүй зарим нь нөгөө айрд төрүүлчихэд ах чинь тээврийн зардлаа коврлдаггүй зүгээр нэг юм цол гэдэг нэг юмны төлөөл бидрийг ингээд нөгөө хооронд нь өрсдүүлээд яваад байдаг. Тэгээ эн чинь өөрөө нөгөө бид нар нэг цагаан сарын 3 хоног хідэн тэрбумын хоол үнцийг идээд бүксөрөө гаргачлаа гэдэг шиг нэг юм жоохон хийргсэн шал дэмий мөнгө шатаасан зүйл байгаа. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр бид илүү олон мянган үзэгчдийг татсан, үзэгчдэр одоо боцоо бет тавьсан 100-ыг татсан байснараа өнөөдрийн хүртэл одоо хэдэн мянган жил өв соёлыг тээж авсан Монгол уячид за ялангуяа сүүлийн 30 жил өдөө зэрэгтэй одоо Монгол адуугаа үржүүл, сайжруулж, олонний оролцоотой болгож хөгжүүлж ирсэн манай уячид өнөөдөр одоо нэг наран гарч жаргаж уячид баян амьдрах юм болцсон бүртгэж байгаа маа л гэсэн үг юм. Харин тийм миний мөрөөдлөр бол ингээд за ингээд за одоо маа нэг наран бат те морь төрөл дээр би очлаа гэж бодъё. Эрдэнэ суман дээр. За очиж суулаа бүр ингээд бооцооны том самбартай. За би тэнд ингээд одоо бооцоогоо тавилаа. Тэнгүүд хэрэв миний энэ нөгөө дэмжиж байгаа 8 номерын морь төрүүлэх юм бол за би өөр ингээд мэддэг баг. За морины эзэн 50%, за тэдэн сая төгрөг авах нь одоо уяач нэг 40% тэдийг авах нь унаач хүүхэд нь за энэ одоо 5 сая төгрөг авах нь би өөр мэдчих юм байхгүй баг. Тэг боломжтой тий баг. Тий ер нь бол бид нар бүх зүйлийг нээлттэй байлган сайдсан бид нар ихэлсэн нөгөө шагнал маглыг бүгд нээлттэй болгоод яг таны хэл дээр бүх зүйл нээлттэй болно. Сая манад нэг зүйл мэдрэгдсэн. Тэр нь яасан гэсэн чинь үзэгчд очоод одоо энэ айл ихнэрүүд нөө хүмүүс ингээд 3 4-лээ хоорондоо 5 мянган төгрөг болж ийн карманасаа. За би энэ дээр гэдэг чинь. За зарим нь болгонгот түй би яг энэ 8 номерыг марийг төрүүлнэ гэж дотроо бодож исэн штэ. Тэ би ямар нэг юм дээр 50 боломж исэн бол 50-даг байж гэл. 2 3-тан боллоо. Тий би яг нэг номерыг харж исэн штэ. Би юу мэдрээд байгаа юм байна штэ гэл тэ. Тэр өөрөө нөгөө тэр хүмүүс мөнгө олоод хожих нь ерөөсөө чухал биш. Тэр хүмүүс нөгөө нэг ийм адреналин ялгарч. Адреналинал үзэх гээд байгаа байхгүй юу? Одоо манайх яаж нэххээр та бол одоо хөлбөмбөг сакс үзэж байгаа бах те. Ингээд нэг ийм байнгын бооцоо тавьчих. Гадны беттинг аппликейшнээр 50000 төгрөг тавьчаад хөлбөмбөг саксаа үзэхээр тэр спорт өөрөө хамаагүй гоё болдог. Яг өсөөл тэр. Тэгэхээр манайхан яаж нэг гэхээр энэ цагдаа сэргийлэх нь дийлэхгүй байх шиг байна. Энэ одоо гадны одоо спорт дээр гадны беттингийн аппликейшн дээр ямар нэгэн байдлаар тэдний гар хөл болсон нэг эйжент гэдэг нөхдөөр дамжуулаад асар их мөнгөийг гадагшаага алдчихна тий. Монголын ард иргэд Монголын залуучууд одоо олсон орлогоосоо өөртөө ирээдүйд одоо тэр байр байшин хүүхдийн сургалтын төлбөртөө хөрөнгөлөх боломжоо алдаж мөнгийг урсгаж байна. Бүртээ онтоод би амьдралаа алдсан залуучууд хүртэл байгаа даа. Тэгэхээр миний урьдчилсан тооцоолоор бол ер нь бол өдөр сая доллар жилд 365 сая долларыг бид нар гадагшаага гаргаад байна. За тэнд ямар нэгэн тийм лимит алга ерөөсөө харигс хэрцгий. Одоо та 20 30 50 100 сая төгрөгөөр цэнэглээд мөнгө алдаж болно гэдэг. Ерөөсөө хүнийг
одоо архинд оруулж байгаа шиг тэнд ингээд гүнзгий нөхрөө живүүлж байгаа. Энээс болж бөөн хүмүүс амиа хорлож ийн бүр. Тийм. Тэгэхээр бид нар тэртээ тэргүй хууль дүрм гараад ирнэ. Мэдээж хууль дүрмтэй оронд яадаг вэ гэхээр нэг удаагийн тоглож болох лимит одоо 100 мянга 200 мянга гэдэг юм уу. Сардаа тоглож болох лимит нь одоо сая төгрөг гэдэг юм уу. Хэрвээ зандаа та одоо хангалттай орлоготой бизнесмен өөрийгөө нотлох юм бол за танд бол одоо сая 10 сая төгрөг байж болно ч гэдэг юм уу. Энийг бид нар хийнэ. Ерөөсөө энэ нэг 1xbet гэдэг нь одоо би нэрийн зарлаад хэлчих. Энэ бол одоо Монгол орны дампууруулж байна. Тэгээ энэ бол нэг Малтагийн компани. Тэгээд яаж ийнэ гэхээр энэ компаниг манай нөгөө дэлхийн том партнерууд хэдэж сонсоогүй. Энэ нөхдүүд яадаг гэхээр юм хуйлгүй оронд орж тоглолдог. Африкийн орнууд, Төв Азийн орнууд, Монгол гэсэн эрх зүйн бүрдээгүй орнуудад хаалттай ийм оронд цаанаасаа одоо хязгаарлалттай оронд хүний хүсэл эрмэлзлээр нь дөрөөлөөд онгорхоо цорхоод нь орж тоглоод юм ийдэг. Тэгээд давхар энэ бейтингээр дамжуулж орж иж болж цаана казино ажилладаг. Манай орн ч одоо бусад улсын дарамтчалтаар казиногоо байгуулж чадахгүй байна гэл одоо нэг юм румер яваад байна шүү дээ. Гэтэл бейтинг гэдгээр дамжуулаад хэдэн мянган ийм цэнгэлж өгдөг эйжент Монголд бий болоод тэднэр нь та битэр 100 мянган төгрөөр тоглох юм бол бараг 3-4-5% тэр хүмүүс нь аваад ингээ баяжаад байгаа. Гэтэ ягаад 5% шимтгэл өгөөд нөхөр цаанаа зөвхөн бейтингээрээ биш бейтингээр дамжуулаад казино ажиллуулад слот ажиллуулж байна, бакарат ажиллуулж байна. Ерөөсө бид нар өөрсдөө Монгол казиногоо байгуулж татвар шимтгэлээ авч чадахгүй байсан чинь нэг нөхдүүд бейтинг гэдгээр хүний нөгөө сагсан бөмбөг хөл бөмбөгний сонирхлоор нь дамжуулж орж ирэнгүүтээ Монголд өөрсдийн одоо тэр туршуул эйжент цэргүүдийг маш олноор нь байгуулад нөгөөдөл нь байнгын одоо нөгөө бичиг баримтаа хайсан хүмүүсийн иргэний өмнөхөр банкны нас нэгээл өөрчлөлт яваад байдаг. Энэ дээр нь одоо банкны салбарын захирал эдийн засгчдын хүртэл ингээ орооцолтцсон. Нэгсэндөө та өөр хүний хайсан иргэний өмнөхөр ч нас нэхэд тэр нэгээд өгдөг юм. Ийм маш том одоо булхайл уурын асуудал Монгол орныг ер нь дампууруулах гэдэг. Энэ өөрөө зөрүүлээд бид нар нөгөө морийнхоо бейтинг явуулъя гэхээр ер нь энэ бейтинг чинь дампуу гэдэг юм нийгмийн нэг юм хар ойлголт. Маш олон айл өрх ингээ хохирч юм асуудлууд ингээ байгаа. Магадгүй дахиад энэ их Монголоос мөнгө олоод байгаа нөхдүүд бидний морин тойруулгын хууль ингээд явлаа гэхэд хэвлэл мэдээлэлээр сошиалор байдаг юм уу, троллуудаар байдаг юм уу, нөгөө морьтнуудыг буруутгах, манай энэ хуулийг явуулахыг гацаах ч гэдэг юм. Иймэрхүү акцууд их үүсэхгүй. Тэр энийг бол нөгөө мэдхийн дээр мэдчихэж байгаа. Энэ өөрөө яг хар тамхины дараа орох, хоёрт орох одоо Монголын одоо юм маш буруу зүйл болцсон байж байна. Тий, хамаатны залуу ороод 100 сая төгрөг алдаад гэр бүлээсээ салаад амар их ойрхон жишээ байгаа болохоор би нэг их аюултай гэж боддог. Миний бооцтой бол найздаа зөвхөн ганц пивний бооцол тийм шүү. Маш өндөр босролттой гадаадад бакалавр мастера хийцэн өндөр босролттой маш ойрын бас миний найз нар чинь ингээд баларцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө л нөгөө юм хүнийг архиус үнийг маргааш нь зогсоох хэрэгтэй. Найз нөхдөд ингээд шарын тайлах хэрэгтэй. Одоо бэлэн гомн халуун юм уулах хэрэгтэй. Гэтэл нэмээд хүн архиуч өөх гээд тахт нэмээ литр архиуд өөх гэж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан тэр бейтинг зохион байгуулж байгаа компаниуд чи саяыг алдсан юм уу 5 сая цэнлээс 5-ыг алдсан юм уу 50-аар үзэж 50-ыг алдсан юм уу 500-аар үзэж гэдэг байгаа байхгүй юу? Харин тийм байлээ. Тий. За хоёулаа ер нь цагч дуусч байна. Би нэг ерөөл хэлээ дуусгая гэж бодож байна. Одоо энэ Наранбатын маань ингээд зорж байгаа ажил бүтээд манай одоо чинь Монгол кап гэдэг ч юм уу те бүр ингээд олон улсын хамгийн шилдэг хүлгүүд ирж уралдаад тэр бүр те хамгийн ингээд өндөр шагналын сантай тэрэнд Монгол морь төрүүлдэг ч юм уу ийм гоё олон улсын чанартай болоосаа гэж ерөөй. За баярлалаа. Ажилтны амжилт. За баярлалаа. Сайхан наадмалаараа.